утаа шиншигч ба мансуурагчид. Нийслэлийн цагдан сэргийлэх хороо 1922 оны эхээр харт тамхичтай эвлэршгүй тэмцэл зарлаж цагдаа нарыг маш зохион байгуулалттай тэдний эсрэг тэмцэлд оруулсан байна. Хүрээ тэр үед гинтэргийн уурхай төдийгүй харт тамхичтын найдвартай үүрэн болжээ. Хувьсгалаас өмнө харт тамхичтай ингэж дайн зарлаж байсан удаа байхгүй. Харан харт тамхичид л өөрсдөө бусдаас нуух төдийл байсан байна. Ардын засгийн газраас харт тамхичдыг ангийн дайсантай нэгэн адил үзэж үе шаттай олон арга хэмжээ авч явуулж байлаа. Цагдаа нарч зохих туршлагатай болж. Энэ үед баг дарга цог очор цагдаа Сэрэтэр хоёр харт тамхинд жигтэйхэн дуртай болж олонний гайхлыг төрүүлж байлаа. Урд шөнө нь хураагдаж ирсэн харт тамхины ганс харт тамхийг өглөө цогоочор татаж үзэхээр шидэж мухрын өрөөнд орж нэрж гашуун ихэн утааг нь хэд таатай гэгч нь үлээчээд хаалгаа шагаж Сэрэтэр хурдан ороод ирээ гэв. Түүнийг нь хүлээж байсан Сэрэтэр тийшээ бушуухан орж хамраа шантайлган шиншилж үзээд хөөш наадах чин шалуур үнэртэй юм гэж хятад ногоон тамхи Оросын дүнсэн тамхи янжуураас арай ихэн үнэртэй юм гэж туршигч хэлв. Тэгэхэд нь за чи энэ үнрийг сайн тогтоож авна шүү. Баг дарга тааж гисэн ялгаагүй үнэрч байх ёстой. За одоо цад болоо 2-2-оор нь оруулаад ир гэж цог очир тушаагаад ганс тамхиа нуун будг нь халцарсан модон ширээний ард суув. Сэрэтэр гарах гэснээ энэ утаа чин сарнаад байна. Ахаад ингэрчгээж гэхэд нь хэрэггүй баган дээр гэж хариулв. Сэрэтэр хаалгаар шагааж эргүүлд гарахаар шар хантаазаа өмсч байсан хоёр залуухан цагдааг дуудан оруулж ирв. Тэгээд за энэ өрөөнд юу өнөртөж байна? Та хоёр нэг хилээтэх гэвэл үгүй тамхины утаал байх шивдээ гэд залуухан нь сайхан цагаан шүдэ гарган инээмсэглэв. Үгүй тамхи л да ямар тамхиных вэ? Үүнийг та хоёр ялгаж сурах хэрэгтэй байна. Гэхдээ нь бид хоёр ч тамхи татдаггүй болохоор сайн ялахгүй байна л да гэж төрөөчийн цагдаа нөхрөө төлөвлөж хэлв. Тэгэхэд нь алей ахаад нэг шиншээд үзгэж баг дарга тушаав. Хачин ихэн үнэр хангалж байна. За тийм ээ. Энэ бол хар тамхины утааны үнэр байгаа юм. Гэх мэтчлэн 10 гаруй цагдаад утаа өнөртүүлж бүгдийг нь зогсоож агаад цагдаа хүн үүнийг маш сайн мэдэж явах учиртай. Бид хар тамхичтай эвлэршгүй тэмцэл явуулж байна. Ажилч урагш муутай байна. Та нар айлд орсонж, гудамж, зээл, дэлгүр хоршоогоор хаанч явсан үргэлж энэ утааг шиншиж ав. Сэжигтэй газарт хааруулдаа сайн тэмдэглэж аваад надад мэдэгдэж байгаарай. За тэгээд үүнээс хойш хамраа сайн цэвэрлэж нусаа нээж явах боллоо шүү. Чиний наад монхор хамарчин юу ч мэдрэхэ болсон юм а гэж цог очир тоглоом болгов. Энэ үеэс хойш хүрээ даяар хар тамхи татагчдыг ээлж намж эхэлсэн. Цог очир цагдаа нарыг хар тамхины утаа өнөртүүлж туршилт хийж байгаад өөрөө бараг мансуурч орхисон байна. Нүд нь анилдаж, нойронж хурж, толгоо нэргэж эхэлж. Тэгээд за да би ч мансуурч ах шиг байна. Жаахан дуг хийж авъя гэж цог очир хэлээд ившээхэд Сэрэтэр сугдан босгож баг дарга та салхинд бушуухан гар гэд аваа гарч. Тэр хоёр орой хятадууд олноор суурьсан хүрээний нэгийн өстөх гудамжаар оройжин сэлгөөчж утаа шаншиж явсан боловч сэжигтэй гэхээр юм юу ч мэддэхгүй байлаа. Аргалын цэнхэр утааны хүч шиг үнэрийн хажуугаар нүүрсний гашуун утаа самсаах орсгоно. Шүн дундын үед ашгүй танил бус содон үнэр хахалж байгааг Сэрэтэр шиншиж мэдсэн байна. Тушаал ёсоор баг дарга цог очирт хэл өгөв. Цог очирч хүч ирээд орхоор болж л дээ. Зузаан банзыг тавлаж хатсан хүнд нүсэр дааман хаалгыг төмрөөр имдсэн хуруун чинээ тав хадаастай явган хаалгыг онгойлох арга байсангүй. Бүдүүн шургааг зааж завсарч хөлөг шавраар чигжиж хийсэн хашааг давах аргагүй аж. Ардын цагдаа муу шиг өсөрч дүүлж ямар ч саадыг давдаг байх ёстой гэж цог очир хэлээд бушуухан гэж шавдуулв. Харин одоо жинхэнэ цагдаа бүр цагдаагийн баг дарга гэдгийг өөрөө амьдрал дээр харуулах ёстой учраас цог очир хашааг нэгэнтээ тойрж үзснээ. Queen яг Батгүнгийн засан сайжруулах шиг шөрөөн хашаа юм аа та гэж уулгаалтав. Тэгтэн Сэрэтэр харин хоёулаа шат дээстэй явмаар юм байна гэж хариулв. За хоёулаа ямар ч байсан давъя. Чи миний мөрөн дээр гарч дээшээ өвсөргөж хашааны болонд овоорсон шороон дээр гарч зогсов. Сэрэтэр баг даргын мөрөн дээр гарч зүтгэж байж хашааны дээд ирмгээс барьж дүүжлэгдэж. Зогоочр гараараа хөлийг нь тулж өгөхөд Сэрэтэр хашаан дээгүр дүүлж буухан сонсогдов. Гэтэл нохоо гинжээ хангинуулах хуцаж тэмүүлэх үед явган хаалга торхийн дүгжээ онгов.
Тэр хоёр засан дарагдсан ногооны талбай дундуур гүйлдэн цонх нь гэрэлтэй байшинд хүрч хаалгыг нь зөөлхөөн тогшож чимээж агнав. Хүлээж адаад ахаад хит хүчтэй дэлсээд ав. Царил олж хаалгыг нь гүжин онгоолгож дайран орвол дотор нь хинч байсангүй. Үгүй алив Сирэтрэ чи нэг шиншээдхээ юу өнөртнө вэ? Гэхдээ та өөрөө гиснээ Сирэтрэ хамраа шантаалган байснаа юу ч өнөртөхгүй л байна да гэв. Тэгэхдээ за чи бити худлаад онгосоод чиний над хамарчин нусандаа бүглэрчгөө юу? Нэг хачин л юм өнөртөд байна да гэхэд байз давсалсан байцаа ч юм уу да? Үгүй сармисны өнөр бололтой. Тэр хоёрыг гартал хурц барьсан хар хувцастай хүн цонхонд ороос үсрэн ирж ширвэн цохов. Сирэтрэ суун тусаж хурцны ичнээс зуурч аваад гут татвал өнөө хүн хурцаа хаяад толгоогоороо цээж рүү мөргөж унхахад дээр нь гарч бархирхан толгоор нь байлгаж байв. Цог очир түүнийг хантааснаас нь угжирч гэдрэг унгааж би цагдаа байна бүх өдөл гэж захирангуй чанга дугаар хэлв. Тэгэхэд нь өөдөөс нөгөө хүн хулгайч гэж бархирч гарав. Хэд хэдэн хүн гүйж ирж тэр хоёрын руу хурц царилаар зэвсгэлэн орилолтонд дарч эхэллээ. Зог орчир Сирэтрэ хоёр гэрт нь ухран орж хаалгыг нь дотроос нь үгж амжив. Тэгт нь гараад ир муу хулгайчийг алаад хаянда гэж нэг нь бархирахад нөгөө нь зойроор дамжаад орчих буу аваад ир гэж хашгиралдаж байв. Сирэтрэ хаалганы эзэс бариулаас зуурч улааж минчээсэн царайгаар яана биднийг алах нь та буудаач гэж хашгирав. Тэгэхэд нь алив на хаалганаас холд гэж цог очир хэлэх сацуу хананд хатсан хивс нуран унаж хаалгаар заазуур барьсан цагаан алчуур толгойдоо зангидсан залуу үсрэн гарч ирээд багдархын дээлний мөрийг сэт татгаяв. Зог очир гар буугаа гаргаж байшингийн тааз руу шал руу нэг буудаж гараа өрг бүх өдөл гэж хаширхад заазууртай залуу гинтийн явдалд гайх зэрэгцэн зог тусв. Гэтэл хөөе өнөөгч хахалж байна дарга гэж Сирэтрэ хэлж амжиж. Тэгтэн дарга бүгдийг нь барин шүү гэж тушааж. Онгорхой хаалгаар айж болгоомжлсан царайнууд цухалзаж хинч орж ирж сүрхлэхгүй байлаа. Бүгд ороод ирээ. Бид цагдаа байна гэж цог очир хашгирав. Хөө та хоёр цагдаа биш хулгайч нар л байна штэ. Гэхдээ нь цагдаа ч шарах хантаацтай штэ. За дугуй вэ? Хоошоо болцгоо. Буудэн шүү гэв. Сирэтрэ өврөөсөө шар хантаацаа гаргаж өмсөөд ороод ирцгээ гэж душаагаад угсхийн нууц өрөөрөө орсноо төдөлгүй ам хамраа дарч гарч ирээд хөө энд чин бүгд мансуурч гисэн бүр 10-аад хүн байна гэж нэмжлээ. Удалгүй бүгдийг оруулж байгаа тэр айлыг нэгжиж 5 пүнд хар тамхи урт богино 10-аад зис толгой сорвуултай ганс хурааж авсан байна. Энэ шөнө өөр 2 цагдаа хар тамхи ганс хурааж ирж маргааш нь сэргийлэх хорооны дарга гүрсэд ирж хөө та нар чин хар тамхи ихтэй тэрч бүхэл татдаг болсон энэ үнэн үү гэж асуув. Нэгэн татаж бусд нь л үнэртэж байна да гэж цог очрыг нариган болгоход гүрсэд мас сурчсан хулгайч нарыг оодруулчих да та нар гэж хариулв. Гүрсэд энэ талаар дөрвтэй ажил зохиохоор шийдэж тамхи ганс хураах хангалтгүй гэж үзээд хар тамхи хэрэглэгчэд, үйлдвэрлэгчэд, борлуулагчдыг баривчилж засан сайжруулах газар суулгах зэрэг арга хэмжээ авахар өөрөг нэмж өгсөн байна. Зог очирт хэдэн цагдаа нараа өндөр хашаад авах сургууль хэлгэж гар хүлгүүлэх дээс сур авч авах бэлтгэлтэй болгож. Олон удаа хар тамхичид дээр гиндүүлэн дайран орж олон жин хар тамхи хурааж ухаан алдан мансуурсан хар тамхичдыг засан сайжруулах газар суулгаж байсан ч хар тамхи үйлдвэрлэгчид гаднаас зөөлөн авчирч буй тэдүүдэг олж чадахгүй нэлээл мөнгө над байж. Гэвч хар тамхи хэрэглэгчид эрс багасч орой өдөш яаж шинжлэж илрүүлж чадхааргүй болсон байна. Магадгүй хар тамхичид нарийн нууц арганд орсон байж магадгүй. Хэдэн сарын дараа Ёндан хамбын гэр хаваас хар тамхи үнэртэж байна гэж эргүүлийн цагдаа мэдээлэл өгсөн байна. Цог очир Сирэтрэ хоёр угсхийн очиж дайран ортол гэрт юрдөөл галч ядаг ууган лам цай чанаад байж байж. Байшин савыг нь өнгөчөж зойронд нь нэгжлэг хийгээд хар тамхийг илрүүлж чадсангүй. Хашаанд нь гарч ирэхээр хар тамхи ханхлаад байж. Гэрт нь ахаад ортол тулганаас нь ханхлаад бүг Сирэтрэ хэд шиншилж үзээд гал дотор байна тарха гэж шивнэ. Одоо Сирэтрэ шинших талаар нэрд гарч олон цагдаа зааж өгöd байгаа юм. Хайрцагтай аргалыг нь шалгаж үзтэл үхрийн нойтон баасан дотор даавд бооход хатаасан хар тамхи нилээдэг болж
Галчуугийн энэ талаар юу ч мэдэхгүй байсан тул сэжиглэх үндэс байсангүй. Гадаа хураалттай аргалыг нэг бүрчлэн шалгаж байтал голд нь 10-аад жин яг л аргал далдалсан хатаасан хар тамхи олдож. Өвгөн галч мэдэлгүй нэгийг авч галт түлснээс өнөр нь ханхалж энэ ноцтой хэрэг илэрсэн юм байна. Аргалыг төвдөөд холоос тээвэрлэн ирсэн нь тогтоогдож хэд хэдэн төвд лам хархун нэмж баригдаж. Өөр гаднаас хар тамхи хэмжээгээр зөөвөрлөж оруулж ирэх явдал үндсэндээ зогссон байна. Цагдсан сэргийлэх хорооны таамаглаар Монголд хар тамхи тарьж боловсруулж борлуулдаг хэд хэдэн газар бүгд тогтоосон боловч чухамдаа хаана хинбэ гэдэг дээр мухардаад байв. Цагдаа нарч хар тамхины цэцэг мэдэхгүй нь бас нэг бэрхшээл болж байлаа. Ард олон бас хар тамхины цэцгийг мэддэггүй яаж боловсруулдаг талаар төсөөлж байхгүй. Ер нь тэр талаар тодорхой ойлгоц муу учраа ямар нэгэн мэдээлэл хэргийн сөжүүр цагтаад олдохгүй байж л дээ. Хар тамхины хэрэг орооцолдсон болгоныг дахин дайжлан баривчилж хаанаас хар тамхи худалдаж авдгийг нь нарийн шалгахад Монголд тарьж борлуулагчд буйн эргэлзээгүй болоод ирж. Масуурагчдын хинэнч хэрэгцээд ховор зүйл нийлүүлдэг түншээ илчлэхгүй ам нэхгүй байлаа. Зарим шүн гиндүүлж дайр шалгахад хизээний масуурч гасыг хэвдэж байдаг байлаа. Хаана хар тамхи хадгалдгийг нь андахгүй цагдаа нар өөрийн авдар савнд нь буу нандин юм гаргаж ирж байгаа юм шиг л тэдний нуусан хар тамхиг түүхээ олж байв. Тэрч байтугай мансуурчсан хүмүүсийн салтаан дундаас ухах явдалч бишгүй л байв. Хар тамхи хэрэглэгчид амар заяа үзэхэ болж сүүлдээ гэр орноосоо цэм дайжин нууц газар 2-3-аараа цугларч мансуурах боловч цагдаагийн хурц хараанаас зайлж чадахгүй болж тэднийг үзэн ядаж занл хийх явдал бишгүй л гардаг байлаа. Олон удаагийн судалгааны үр дүнд Монголд хар тамхи тарьж борлуулагчид олон биш хитгэн хүн байгаа нь нэгэнтээ тодорхой болж цагдаа нар тэдний хойноос нойр хоргийн хөөцөлтөн ажиллаж байлаа. 1923 он Төшөөтхан аймгийн Эрдэнэван Намсраа хушуунд сууршин тариа ногоо тарьж амьдардаг Жанцэг эгч хужаа хар тамхи тариаж байж магадгүй гэсэн тодорхой бус мэдээлэл ирж. Цог очир хар тамхины үннэрээр ганц мэрэгсэн цагдаа Сэрэтрийг дагуулж бурай товч сүмсэж улсын сан тариа ногооны гэрээ их нэрээр цэргийн ахтнаас атар тарган 2 хээр морин унаад гарч өгсөн байна. Энэ өвөл цас их унаж бургалтайн гол дайрч хараагаар дамжин явдаг гол өртөө замаар явхаас өөр аргагүй болсон нь нууц ажиллагаанд түүх учирч болох бай. Тэр хоёр 3 хоногийн дараа зорьсон газраа хүрч нутгийн анчин, тариачин, ногооч нартай танилцаж тариа ногооны гэрээ хийх сайн үр олвол үн харамгүй өгнө гэсэн зарыг тараагаад амжиж. Үүнийгээ үнэмшилтэй болгож үрээ ачих морь чарга хоёр хүсэж авсан байна. Өвөл айлуудын үр тариа төмөс ногоо зойронд байх тул тийшээ харгүй нэвтэрж цог очир үзэж сонжих Сэрэтэр шиншилж байлаа. 2 дахь өдрөө тэр хоёр цагаан бичээчинд морилж үүрийн 8 хийх бэлэн тариа ногоо худалдаж авах яриа үсгэж л дээ. Сэрэтэр тэднийд ороод л хамраа шантаалган шиншээд баахан худлаа хийх ханиалгасан байна. Энэ нь сэжигтэй байна гэсэн тохио байв. Цагаан бичээчийн царайч архах хар тамхичин болохыг илчилж байлаа. Цог очир гинэт яриагаа өөрчилж хар тамхи 2 жин авах гэж ирснийг хэлэхэд цагаан бичээж хаширлаж ёор халгаахгүй байж. Сүүлдээ цог очир цагдаа гэдгээ хэлж гэртэн нэгжлэг хийж 10 жин хар тамхи хараахан боловсруулж амжаагүй хатаасан хар тамхи 2 хайрцгийг олсон байна. Цагаан бичээжийг шүнжин байцаан байж тарианыхаа газар 12 сажин урт 5 сажин өргөн талбайд жил болгон хар тамхи тарьж нууцаар худалдан борлуулдгийг нь хүлээлгэв. Хотод хар тамхи тарьдаг 2 ч нөхрөө илчилж өгсөн байна. Түүнийг шүүхэ шилжүүлж 75 лангаар торгон шитгэж. Мөн хар тамхи тариалсан 2 ч нууц талбайг олж газар дээр нь шатааж устгав. Энэ үед хэд хэдэн газраас 100 гаруй фунт хар тамхи хурааж хагасыг нь эмчийн хорооны газар төгч үлдснийх нь Орос эмчийн газарт худалдаж үнээр нь ядуусыг тэтгэх хорооны газарт тусламж болгон өгч байж. Гэвч хар тамхины аянд бас л дуусахгүй болоогүй энэ цагаан өхөлд хичнээн их автсны илэрл байлаа. Ховд, Улаастай, Зүүнхараа, Амгаланбаатар хотуудад хар тамхи хэрэглэгчид мансуурагчдыг дараалан илрүүлэн арга хэмжээ авч байв. Нийслэлд хар тамхи хэрэглэж мансуурагчид үндсэндээ устсан гэж үзэж байтал Амгаланбаатар хотод нэг имгэн хар тамхи хэрэглэж байгаад баригдаж. Тэр имгэн үргэлж хэвтэрт байдаг тул хинж сэжиглэхгүй ажил дээ. Гаасаа гэрийнхээ хан туургаар гаргаж гатна хайрцагт утаагаа үлээж үргэлж өвчтөй хүн болоо хэвтэж байж. Олон жилийн дараа 1936 онд 239 хүн хар тамхи татсан ба бусдад худалдсан хэрэгт шийтгүүлж байж.
1965 онд хуучин баруун дамнуурчдын гудамжны үлдэгдэл ганц шавар байшинд өндөр настай хуужаа галт хүртэж нас орсон байна. Гэтэл тэр хамгийн сүүлчийн хар тамхичин байсан нь шинжилгээгээр тогтоогдсон гэдэг. Мөн 1940 онд гэгэрлийн яамны үүдэн тарьсан цэцэг дунд хэд хэдэн хар тамхины цэцэг ургасан байж л дээ. Усчин хуужаа алав таарснаас хойш хаяа ярьж тэр цэцэгний хажууд сууж байгаад явдаг нь с ิจ төрүүлж шалгаж үзээд илрүүлэн устгаж байжээ. Ингэж Монгол бөхсөн хар тамхичдын паян урт удаан тэмцлийн үр дүнд түүхийн хог дээр хаягдаж хожим бүрэн өссөн мартагджээ.